байцгаана уу? Физикийн одтой бодлогод номны дундаж хурд сэдвийн бодлогоос бодлолтууд оруулъя гэж бодлоо. За 68 дугаар утаснаас эхлээд дундаж хурд гэсэн сэдв эхэлж байгаа. За дундаж хурд сэдвийн хамгийн эхний бодлогыг бод. За энэ дээр болохоор жолооч тодорхой замыг ингээд туулахдаа 70 км цаг хурдтай явдаг байсан. За тэгснээ цас орсны улмаас хэсэг зайг болохоор 50 км цаг хурдтай туулсан. За 70-таа явдаг байснаа. 50 км цаг хурдтай явсан гэж байгаа. За тэгээд цагтаа амжиж очихын тулд өмнөх төлөвлөсөн хугацаанд очихын тулд жолооч хурдаа нэмээд сүүлийн 40 км замыг 80 км цаг хурдтай явсан гэсэн бодлогыг өгдлөө байхгүй. Тэгэхээр 40 км замыг 80 км цаг хурдтай явсан. За бодлогын асуудал болохоор цас ямар хугацаанд орсон бэ? Автобусны дундаж хурдыг олгосон жолоочийн дундаж хурдыг олгосон. За хэдүүлээ бүх замаа ээсгэж. Ээсгэж бүх замыг тэмдэглэж туулдаг байсан бүх замыг ээсгэж. За тэгвэл төлөвлөсөн хугацаа гэдэг маань юу вэ гэхээр S замыг 70 хуваасан зам тийм. Энэ бол ийм цаг. Төлөвлөсөн хугацаа ингэж очино. За цас ороод цастаа үед явсан замыг бид X км гэж. X үсгээр бид нар цас орсон замыг тэмдэглэсэн байгаа. За тэгвэл төлөвлөсөн хугацаад хийгдсэн маа. Тэгвэл одоо бид ингээ хурдаа өөрчлөөд 50 болгоод буцаад 80 олгоод яг төлөвлөсөн хугацаанд очиж чадсан гэдэг чинь бүх хугацаанд бас л энэ хийтэйгээ тэнцүү гэсэн. Тэгэхээр одоо тийм тэнцвэрлэлээр шийдэж дээ. S-ийг хуваах нь 70 тэнцүү. За одоо энэ хугацаанд өгчөндөө X-ийг хуваах нь 50, нэмэх нь 40-ийг хуваах нь 80, нэмэх нь. За үлдсэн зай нь болохоор S-ээс хасах нь X хасах нь 40. Тэрнийг 70 хурдаа. Энэ хэсгээс бид X-ийг олох хэрэгтэй бол. За одоо харж байгаа чинь энэ хэсгэл маань хоёр үсгчтэй харагдаад байгаа. За юу ч гэсэн ижил хоёртой талын нэгтлэлт нь гаргаад 70 гэсэн хоёртой талын нэгтлэлт нь гаргаж үзье. S-ээс хасах нь S нэмэх X хасах нь нэмэх 40. Тэнцүү 50-ны X дээр нэмэх нь 2-ны 1. Энэ дээр энэ S бүх замыг практикч. Манай тэгсэл илүү хэлбэрхэн болчлаа тийм. X дээр нэмэх нь 40-ийг 70 хуваасна нь 50-ны X дээр нэмэх нь 2-ны 1 гэсэн. Энэ хэсгийг бид ижил хоригод 20 хачиж болно тийм. За 350 гэсэн хоригч 5-аар өгнө, энд 7-оор өгнө, энд 175 орж. За 5x нэмэх нь 200, 7x нэмэх нь 175. 2x тэнцүү 25, x тэнцүү 12.5 км. Энэ бол ерөөсөө цас орсон замын урт гэсэн. Энэ 50 км цаг хурдаар явсан хэсэг маань 12.5 км байсан байна. Тэгвэл одоо цас орсон хугацаага олч тий. 12.5 км замыг 50 гэсэн хурдаар явсан. 4-ний 1 цаг буюу 15 минут гэсэн. 15 минутын туршид одоо цас орсон учраас жолооч 50 гэсэн хурдтай явсан гэсэн хариу гарч байна тий. За дундаж хурдыг олгосон. Бүх замын туршид дундаж хурд гэдэг бол бид нар мэдж байгаа бүх замыг бүх хугацаанд нь хуваах хэрэгтэй тий. Бүх зам нь S, бүх хугацаа маань S-ийг хуваах нь 70 гэхээр 70 км цаг гэсэн дундаж хурд гарч байна. Энэ бодлого ингээд 70 км цаг дундаж хурдтай явсан байна. 15 минутын хугацаанд цас орсон байна гэсэн үг.